За сайн бацгаана уу. Ассаламу алейкум. За манай улсын хувьд бас нүүдэлчин соёлтой ахан дүүсийн барилга тогтоосон казак түмэн. За казак түмний одоо хөгжлийн асуудал бол бас энэ улсын хурлаар орж ирж байгаа нэг чухал. 1990-ад оны ихэнх үед бас Монгол улс арчлал чөлөөт нийгмийн тогтолцоороо шилжихтэй зэрэгцээд олон мянган бас казак иргэд Казахстан улс руу бас нүүдлэж зарим буцаж ирж ирсэн. Тэгэхээр ер нь бол бусад улстай харьцуулахад бол манай улсад хоёр улсын кейс байгаа. Нэг нь болохоор Казахстан, нөгөөх нь болохоор Монгол иргэд олоороо аж төрж амьдарч байгаа бүгд найрамдах Солонгос улс буюу Өмнөд Солонгос улс байгаа. Тэр утгаараа бол яг энэ аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор хилцэгдээд орж ирж байгаа энэ асуудлыг улсын хурал сойрхон батлах нь зүйтэй гэж дэмжиж байгаамаа. За ажлын хэсгээс асуухад манай улсын иргэд бас одоо Турк, Америкийн нэгдсэн улс бусад улсуудад ажиллаж амьдарч байгаа. Тэгэхээр ер нь бол Казахстан улстай хийх энэ гэрээтэй сойрхон батлагдах энэ гэрээтэй ижил төрлийн цаашлаад хідэн улстай Монгол улсын иргэдийн одоо ажиллаж амьдарсан нийгмийн даатгалын шимтгэл төгссөн хугацааг нэгтгэн тооцоолох ийм судалгаа байгаа вэ гэдэг асуултыг асуумаар байна. Бүрөвдөж дарга. Ажлын хэсгээс. За ажлын хэсгийн хариулъя. Дөрөвдүгээр энэ дэр. Нэрээ хэлээд хариулаарай. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга мөнхцүүл гишүүний асуултанд хариулъя. За Монгол улсын засгийн газар хоёр талд хамтын хэлэлцээрээр бүгд найрамдах Австри улс, Оросын холбооны улс, Австралийн холбооны улсуудтай хэлэлцээр хийх төвшөнд буюу эцсийн шатанд байна. За одоогийн байдлаар батлагдсан хэлэлцээр бүгд найрамдах Польш улс, Чех улс, за мөн түнчлэн бүгд найрамдах Солонгос улс дээр харилцан шимтгэл чөлөөлөх ийм хэлэлцээртэй байна. Бүгд найрамдах Унгар улстай хэлэлцээр бас батлагдсан. За цаашдаа бидний зорж байгаа асуудал маань юу гэхээр Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа монголчууд Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдарч байгаад буцаж эх орондоо ирэх тохиолдолд Америкийн нэгдсэн улсын Social Security систем төлсөн тэр даатгалыг мөнгийг буцааж олгуулах талаар хэлэлцээлийн шимтгэлийг хоёр тал зэрэг төлөхгүй байх гэсэн хэлэлцээрийн хэлбэрийг бас батлуулахаар Монгол улсаас Америк нэгдсэн улсад элчин сайдын амаар дамжуулан бас нэлээд эрчимтэй холбооны тухайн улсын одоо засгийн газартай хэлэлцэж байгааг бас ташрамд дурдъя. За мөн түнчлэн Канада, Швед, Австри улсуудад бол Канада, Швед улсуудад хэлэлцээрийн саналын хүсэлтийг тавьсан холбогдох талуудаас хэлэлцээрийг одоо бид нар судалж байна гэсэн хариу өгсөн байгаа. Асуудлын гол нь хаанч шимтгэл төлсөн бай тэтгэврт гарах үедээ хоёр талаасаа тэтгэврээ авах юм үндсэн зохицуулт бүхий хэлэлцээрийг Монгол Улсын засгийн газраас санал болгож ажиллаж байгаа.